За сайн уу манайх өдрийн мэнд. За тархины авдрынхаа ээлж дугаараар нэг овдстон бүлгийнхаа хүмүүстэйгээ дараагийн ярилцлагыг хийх гээд сая яхаа өнгөрсөн нэг 20 хоногийн хугацаанд бас одоо өөр чадамжтай хүмүүс нийлээд нэг хүн дээр ажиллах дээр ямархуу үр дүн гардаг талаар бас туршиж үзээд, ажиллаж үзээд бас үр дүн нэлээд нааштай байгаа учраас цаашдаа энэ үйл хэргийг бас нэлээд тийм орчтой далайстай явуулах зорилготой энэ өдрийн яриаг хийж байгаамаа. Тэгээд за хоёр бүсгүйтэйгээ Бадмаа олон төмөө гэд хоёр бүсгүйг тэгээ өнөөдрийн яриаг хийж байгаа. Өдрийн мэндэ. Өдрийн мэндэ. За саяын хэд хоногийн ажилласан үр дүнгээ ерөнхийдөө нэг тийм томьёолоод нэгтгэхэд базаатгуулаар нь юу гэж дүгнэмээр юм. Ямархуу үр дүн байна, ямархуу хүмүүс голдоо ирүү, ямар ажил үйлчлэгээ тэр хүмүүс дээр үзүүлүү, яав гэдэг талаасаа нэг ярилцаад үзүүлээсэн. За ер нь бол олон төрлийн хүмүүс ирсэн. Харуулттай ч хүмүүс ирлээ, энгийн ч хүмүүс ирлээ. Ер нь ирж байгаа ихэнх хүний ер нь 180% дандаа л зүрхэл гэсэн юм байна та. Ямар сайн. Яагаад гэж байгаа. Яагаад тэгэхээр нөгөө зүрх маань хүмүүс гээд өөрсдөө бодглохлоор ингээд хэвэн байна гэдэг. Ямар ч өвдөж байгаа юм байхгүй. Үе зүрх нь одоо ингээд хэм алддаг ч юм уу. Эсвэл нэг үе хатгадаг ч юм уу. Тийм юм байна. Тэгтээ бол гайгүй өвддөг юм аа. Эсвэл зарим нь одоо ингээд алхаж явж байхдаа одоо зүрх дэлсээд байна. Ингээд амьсгаад байна, найхлаад байна гэж байгаа. Тэр маань тодорхой хэмжээгээр бас зүрхний маань өвчлөл бас байгаад байгаа. Тэгээ тэрүүнд ямар одоо засал үйлчлэгээ, эмчилгээ гэх юм одоо юу их вэ? Тэр нь маань болохоор одоо ингээд зөвхөн барай биш. Барайнаас гадна бас одоо энэ сүнс засал манай Бадмаагч мөн бас ярих байлгүй дээ. Тэгээ тэр зүрх ингээд гэдэг шүү дээ тий. Тэгэхээр энэ дээр яг над дээр ингээд нөө юуны засал, сүнс сэтгэл засал, далд хүмүүсд орсон хүмүүс дээр сүнс тэр нөө амин сүнс гэмтэлтэй хүмүүсээс нэлээд байсан. Тэр амин сүнс үгүйсээ гэмтчихээр ингээд хүн шууд мэдрэгддэг. Ерөөсөө засал хийгээл яг ингээд эхлэхэд амьсгаа бочроод байдаг байхгүй. Амьсгаа бочроод ингээд аагчаал тэгэд амин сүнс нь гэмтэлтэй байх вэ гэж бодоод яг ингээд хамтгад амин сүнс нь гэмтсэн. Тэр амин сүнсний гэмтэл юунаас үүдэлтэй байдг вэхээр зарим тохиолдолд бол одоо яалтчгүй нөгөө зүрх өвддөг. Зүрхний тэр хөвчтэй хүнд бол бас амин сүнс нь жоохон тийм эрчим үндсэн тохиолдол байдаг. А нөгөө тохиолдолд нөгөө л миний яриад байгаа. Хүний тэр сэтгэл дотор байгаа нөгөө бохшмол бухимдлууд байгаа дээ шүү дээ. Тухайлбал ингээ хайраар дутцсан. Өөрөө ингээд хүн хайрлагч чадваргүй болсон. Угаасаа хайраар дутаад баян ингээд одоо ганцаардаад гомдол бохшмолт хийгээд байгаа хүн өөрөө хүнийг хайрлах чадваргүй болсон бид юм бэл. Хүнийг хайрлахгүй ойлгохгүй, ямиг чингээр харж чадахгүй. Халиу тэгээд ирэхээр тэр зүрхний орон зай дээр яг нөгөө нэг хайр ингээд буцалж явах хэвээр мөн чанар дээр хоосрол. Тэгээд дээр нь зөв одоо сүүл рүүгээ тэр их удаад ирэхээр хүн үзэн ядаад эхэлнэ шүү дээ. Хүнийг хайрлах байгаа хүн чинь яах вэ? Хүн дандаа дургуутсалт юм. Тэгжээсээ сүүл рүүгээ ерөөсөө л альва юм дээр хүнийг буруутгах шалтгаан хайгаад байхаас хизээч ингээд над дээр юу болсон юм болоо гэж бодлохж өвлгөө чадлахгүй тийм болтлоо ингээд гимтчихдэг. Тэгээд ирэхээр сүнс бас гимтдэг. Амин сүнс рүү. Ер нь сэтгэл доторх бохшмолууд гэдэг шүү дээ. Тэгээд уур, бухимдал, үзэн ядалт, одоо үгдээд гомдол гэдэг энэ бүхнүүд ямар тусдаа одоо эргэтэн системд нөлөөлдөг тийм тал байна уу? Бага. За тухайлбал зүрхэн дээр шүү дээ. Хайраар дутдаг. Өөрөө ерөөсөө хайрыг мэдрэх гэж чинь. Хайрыг мэдрэхгүй хүн хүнийг хайрлж чаддаг. Хүн өвдөж чадахгүй. Тэгэл буруутгаал ирнэ тий. Ингээд ирэхээр сүүлрүүд чинь үзэн ядалт болоод хураад ирнэ. Хүний буруутгаал ахаар хүнийг сүүлрүүд угацаал үзэн ядаал зүрх болохоор ерөнхийдөө их хайраар дутгаар. За сэтгэл санаагаар их унахаар. За гомдол ялангуяа хотоод ингээд өвдсөн маань ан сүлжээ хүрдэн дээр гэмтэлтэй байгаа. Ялангуяа тэр амин сүнс гэмтсэн хүн аягүй сонир. Яг эзэн одоо тэр хувьд зайг үүрээд явж байгаа бас эрчим байдаг. Тэн дээр яг давхар ингээд гэмтэл үссэн байдаг. Амин сүнс гэмтсэн байгаа хүн дээр зайлшгүй тэр хувь зайны яг нар сүлжээ хүрдэн дээр байдаг тэр эрчим дээр гэмтэл үссэн байдаг. Тэр юунаас үүсдэг гэхээр тэр гэмтсэн ороод ингээд ямар одоо эрчим мэдрэж байгааг харахаар тандаа гомдол цөхрөл. Тэгээ бүр амьдрах итгэлээ алдсан, уран зоргоо хугалцсан. Одоо барыг зарим нь ингээд болоо штэ. Цаашаа барыг амьдраад яах юм гэсэн бодол шууд мэдрэгддэг тэр эрчимнээс. За ингэсэн хүний юу өвдөх вэ? Ходоод өвдөн. За тэр хайраар дутаад бүр ингээ энэ дээр хоосроо цөхөрсөн хүн аяндаа зүрхэнд нөлөөлсөн байдаг. Тэгээ зүрхэнд нөлөөлсөн байдаг. Тэгээд одоо тухайлбал ингээд их үзэн яддаг хүний
цус ингээд өөрөө ирэхгүй ингээд нөгөө хүнд гомдол хүнд зүүцэд байгаа хүнийг ингээд заслыг гэд үзэхээр хотоод руу шууд хорсоод эхэлдэг. Нөгөө ингэдэг чинь нөгөө нэг гашуун цус ингээд хотоод руу хаягахаар нэг чээж гашуун ордог шүү дээ. Зүгээр байжгаад л чээж гашуун оргод эхэлнэ. Тэгээл яг тэр хүний эрчим биен дээр мэдрэгдэлт нь одоо төмөр бас яг тэр мэдэрч байгаа тий. Элэг маш ганцаарддаг битгэрдсэн тийм ганцаарддаг хүний ингээд элгэн дээр ингээд зөөр мэдрэгдээд эхэлнэ гэдэг. Ингээд бүх одоо тэр хүний сэтгэлийн тэр бохшмол өгд бол 550 тийм бохшмол гэдэг юм гэж ярьдэн шүү дээ. Тэр бол бүх эргэтэн системд нөлөөлж бүх эргэтэнд нөлөөлсөн. 5 цол эргэтэнд нөлөөлөөд улмаар сав эргэтэнгүүдэд нөлөөлөд эхэлж байгаа тийм. Тэгэл одоо биеинд одоо хийх хуримтлагдал ирнэ. Хүнд одоо хийх хэсэл ирэх юм бол хүн болгон одоо нөгөө яг хийх хэсэл ирэхлээр тэр хүн өөрийгөө ингээд гайг байгаа юм шиг бодоод байдаг. Яг ясам дээр хүний гар хөл хүүтэн байна. Заримдаа ерөөсөө ингээд хүний ингээд гаранч тэр хөлмж тэр ингээд хүүтэн байдаг шүү дээ. Тэр маань ингээд нөгөөх одоо дотор тэр 5 цол эрэхтэн маань гэмтчихсэн үүднээс хий маань өөрчлөлт. За тэгэл сонирхолтой сэтгэл төрөдөл л да. Сэтгэл нөгөө бухшмал байдаг. За яг хөө тэр сүнсэн дээр ч байдаг юм уу, далд ухамсар дээр ч байдаг юм уу, асуудал үүслээ, эргэтэн гэмтээчлээ. Тэгээ тэрүүнд барай яаж нөлөөлөх юм, ямар хамаатай юм бэ гэмээр санагдаад байна. Ер нь бол юм л да. Одоо хүний энэ хий сууг. За. Тэгээд хүн хийдэд ирэхлээр тэр хүний одоо ингээ хөвлийн одоо ингээд ер нь бол ингээл нэг сүүлийн үеийн улсуудыг ингээ хараад байхад гидсэн л цөмдөөгээд байгаа үст. За тий. За тэр чинь л одоо нэг ясандаа тэр хүний хий маш ихссэн. Одоо зөвхөн ингээ хий ихсэх биш тэр дотор 5 цол эргэтэндээ бас нөлөөлж байгаа байхгүй тэр юм. Мэдээж ингээд эргэтэн чинь ингээд хэвэн ингээд амьсгалаад одоо ингээд эргэтэн болгоом чинь өөр ингэсэн хэмжээ байна. Одоо тэгэл хий ихсээд ирлээ гэхэлэр тэр эргэтэн маань шахагдаад л ирнэ шүү. Өөрчлөлтөнд болоод л ирнэ. Тэгээд тэрнийг л засах гэж ер нь бол барайг бол хийж байгаа шүү. За тухайд Батман ингэх гэдэг шүү дээ. Далд ухамсартай сүнсгэл биетэй ингээд ажилласны дараа за тэнд магадгүй одоо юу гэдэг эрчим энерги юу гэдгийг нэг юм болсны дараа барих тэр үр дүн төрөөд байх гэдэг юм. Засласны дараа байхаараа. Гэхдээ аль нь эрэм дараал нь ямар хөө. Ер нь бол эхнээс нь сүнсэн биеийг нь засч ийж. За. Араас нь махан биеийг засах байхгүй юу? За. Тэгэхгүй бол сүнс бие махан биеийг 1000 барилаа. Тэр хүн сайхан боллоо. Тэр маань ингээд бариад сайхан болсон ч гэсэн дараа нь тэрнийгээ бас хадгалж үүдэлдэг ч юм уу. Аль эсвэл тэрнийгээ одоо яг юунаас болоод яагаад тэр эргэтэн маань өвдөд байгаа гэдэг ухаарлаас байна. Хэрэгтэй. Тий. Тэгээд эхнээс нь энэ сүнсэн биеийг одоо бадмаа ихч одоо ингээд онцлоод гаргаад ирлээ шүү дээ. За тэглээ. Араас нь махан биеийн засах юм бол энэ хүний энэ нэг ийм байгаа юм байна. Энэ эргэтэн илүү их ингэж байгаа юм байна гэдэг нь бас юу яа л да. Гэхдээ тодорхой хэмжээгээр тэр хүнийг бас ингээд өөрөө бас үзээд энэ 5 цол эргэтэн байна уу юу байна бас тодорхой хэмжээгээр би ч гэсэн өөрөө бас онцлон л доо. Зүгээр шууд бадмаагч сүнсэн биеийг нь онцлсон ч гэсэн би махан биеийг нь онцлж байгаа. Энэ хүнд нэг ийм эмэрхтэй юм байна гэдгийг бас өөрөө би бас барьж үзэж байгаа л тэрнийг хэлнэ л дээ. Тэгэхээр одоо юу гэдэг те хүний нөгөө эрүүл сарвал ихэнх хүмүүс ч одоо зүгээр яг нэг жоохон тэнд нэг тэгдэг энд нэг жоохон өндөрлөлт гэсгээд ингээд нэг тоохгүй яваад штэ. Тэгээд энэ ямар үр дүнд хүргээд байна? Ер нь бол одоо тарих судлалын шинжилгээ ухаан, сэтгэл судлалын шинжилгээ ухаан ерөнхийдөө бараг ингээд одоо шинжилгээ ухаан маш өндөр түвшинд хөгжиж шүү дээ. Тэгэхээр эний чинь ерөнхийдөө нотолцоод байна шүү дээ. Яа тэгэхээр хүний тэр дотоодоос долгисч яадаг тэр ирчмүүд гадаад дээд оршихуудаас бид нэр хүн гэж амьтан ч угаасаа юусан антин тийм үстэй. Дээд оршихуудаас тэр ирчмүүдийг аваад бээрээ дамнуулж чинь доод оршихуудаас аваад дамнуулж чинь энэ дээрээ тодорхой хэмжээнд хувиргана. Янз янзаар хувиргана тий. Тэгээд өөрөө хүнээс чинь ингээд долгисоод байна шүү дээ. Тэр ирчид био энерги чи одоо өнөөдөр хэмжээд гаргачихж байна. За энэ дээр юу нөлөөлөд байна гэхээр махан биеийн өвчлүүд одоо өнөөдөр 95% тэр далд дээр тэр далд байгаа тэр бидний нүдэнд үл үзэгдэх тэр сэтгэл бие дээр тэр одоо далд ухамсарын бие дээр тэн дээр 95% ингээд гимтчиж аавра гэрлэн би 95% тэнд нөгөө энергийн тэр одоо өөрчлөлт явагдчихэж дараа нь махан бие нөлөөлж эхлэдэг юм гэж байна. Тэр болоо махан бие тийм амар өвчлөхгүй. За тэгээд махан бие гимтэд ирэхээр махан биений EDS-д тэр энергийн одоо ялангуяа сэтгэлийн тэр долгислууд
Сэтгэл тэр айл болохоор сэтгэл төвшин байх юм бол хүнээс угаасаа хиби тэр их долгисхон байгаа байхгүй яа. Тэр ер нь сүнсэл бие чинь ингэдэж штэ хүн 5 махбодын биетэй. Тэгээ хибийн 70% сүнсний эрчим гэж үздэг. 70% сүнсний эрчим 30% нь одоо биеэр гүйж байгаа бусад тэр хий 72 мянган билүү хийн судал байдаг гэдээ яриад байдаг шүү тий. Тэгэнгүүт тэр айл болохоор одоо тэр хийгээр яагаад өөрөөд байгаа юм бэ? Нөгөө сэтгэлийн долгисол ихэр байгаа зү сөргөөр долгисоод эвлэл хий ихээр гараад байна. Сөргөөр биш одоо сэтгэлээ сайхан тайван байлгадаг тийм. Одоо ганцхан нэг өөрийн бие өөрийнх нь зовлон миний зовлон гэл ингээл. Гэтэл өрөөлийн хичнээн зовлон байна. Ганц чамаас гадна хороо дээр хичнээн зовж байгаа хүмүүс байна. Хүн гэж амтан чинь ганцхан ганцаараа дэлхийн эзэн юм уу? Энэ дэлхий чинь зүгээр л бид нар нэг ганц тоосон ширхэглэг штэ. Тэр амтын ургамал одоо тийм оршихын бүрэн бүтэн байдал гэд ийм томоор хэрвээ ингээд хүлээж аваад аль болохоор юм энэрл нэгүүлсэн сэтгэлтэй байх юм бол баг долгисно. Долгисол баг тусмаа хүний тэр өвчлөл баг байхгүй юу? Хиби тэр хийгээд дүүргэсэн ч баг байна. Тэгэхээр нөгөө 5 махбод ингээд тэнцвэртэй байх хэрэгтэй гэдээ яриад байдаг шүү дээ. Тэрний хамгийн их тэрийг одоо 5 махбодын тэр хий дээр долгисуулж байгаа бол ерөөсөө сэтгэлийн тэр бухимдал тэгээд ухаарл хэрэгтэй. Айл болохоор одоо ер нь ингэдэж штэ хүний сүнсэн биенийг тэгж их ингээд одоо нэг баялахаараа хөөрч өвсөйгээл нэг жоохон гомдохороо урваагаал бүгдийг үзий ядаад тийм байхгүй сайхан тийм нөгөө төвшин сайхан байхын тулд яах вэ гэхээр тэр хий биеийг сүнсэн биеийг удирдах гэдэг хүний тэр маш ухаарл хэрэгтэй. Ухаарл. Гэгэрэл. Одоо гэгэрэл гэж яриад байгаа. Ухаарл. Гэхдээ тийм ерөөсөө л тэгэл ямиг чин үнээр одоо уур уцаар нь дотроо бухимдаад байгаа хүнийг яаж зөв үнэлэх юм бэ? Тэр хүнд зэвүүцэд байгаа хүн тэр хүний 1000 сайхан чанарыг харж чадахгүй шүү дээ. Тийм биз дээ. Тэгэл ингээл харьцаан дээр хүртэл алдаа гарна. Тэгэл өөрөө тэрнээс эргэж гэмтэл нөгөө хооч гэмтэйгээл өөрийгөө ч гэмтэйгээл өрөөлөгч гэмтэйгээл ингээд л яваад байна. Ер нь бол ийм юм биш та. Энэ уур хүрээл, бусдад бухимдаал, шүүмжлэмээр санагдаал, үзээ ядах сэтгэл төрөөл, ганцаардах сэтгэл дотор төрөөд байвал асуудал үүсчихэл гэсэн үг тийм. Яг юм шүү. Асуудал үүсчихэл. Тийм. Цаашдаа бол баггүй тэгээд өвдөд эхлэхдээ хүмүүсийн ажил үйлсэн ч бас жоохон ингээд тааруулаад эхэлж байна да бүтэмж нь. Тэгж байна. Орлого муудаж байна. Орлого муудаж байна. За тэгээд дээрэс нь нөгөө уран зураг байхгүй болчихж байна. Хүсэл тэмүүлэл байхгүй болчихж байна. Хүсэл тэмүүлэлгүй хүний гар хөдлөхгүй шүү дээ. Тэгэхээр ерөөсөө гол тэр сэтгэлгээд байгаа тэр сүнсгээ дээр байгаа юм чи ерөөсөө л хүний тэр нөгөө уран зураг хуулаад итгэл найдвар нэвдээд бүгд одоо сүнсэн биений сэтгэлийн тэр нөгөө нэг сөрөг долгислуудыг үрдүн штэ. Тэгээ урваагаад ирсэн хүнээс ийм юм хийж бүтээе да гэсэн ирч хүч оруулахгүй штэ. За тэгвэл зүгээр их санамсаргүй юм зүйлтэй байж болох ч юм уу гэмтэхгүй байна. Энд засал хийгээд одоо сэтгэлд нь байдаг юм уу, сүнсэнд нь байдаг юм уу, махан биед нь байдаг юм уу засал хийгээд ингээд эмчилгээ барай засал энэ бүх юм хийгээд тэгэхээр хүний нөгөө амьдрал хоо ертөнцийг үзэх үзэл ажил үйлсийн одоо өөрчлөлт эерэг өөрчлөлтүүд гарах уу? Гаралгүй яах вэ? Тийм. Гарна шүү. Одоо гарч ийн үү сая одоо 20 хоногт бас зөндөө хүмүүс үйлчлээ шүү дээ гарч ийн үү? Гаралгүй яах вэ? Гарсан гараад үр дүнгээж ярьж байна. За одоо яг ингээд бодоход нэг ихч ярьж байна л да. Тэр ихч маань болохоор ингээд харахад бол ингээд сайхан ихч. Тэгсэн хэрнээс сэтгэл дотроо ингээд маш их шаналлалтай. Зүрхэн өвдөл тэгэл ингээл заримдаа зүгээр хийж байгаа л огцом ингээл уурлахмаар санагдаж байна гэл тэгж байна. За тэгээд яг энэ одоо засталт орчоод гарч ирээд би үнэхээр өөрчлөгдлөө. Энэ одоо энэ сүнсээс бадмагчийн засал, махан биеийн засал энэ аль нь нийлжиж эмчилгээ болт юм байна. Тэгжээж энэ бол үнэхээр үр дүн гарлаа баярлаа гэж гарч байна л та. Нэг хүнтэй ямар хөө хэд хоногийн хугацаанд нэг хүн ямар хөө үйлчлэгээ үзүүлж байгаа лээ ажил үйлчлэгээ. Ер нь бол ийм л дээ. Зарим хүн дээр болохоор доот нь одоо 3 барай. Ягаад 3 барай хийж байна? Тэр одоо хий сувгийг бас ингээ хөөхлөөр тодорхой хэмжээгээр эхний өдөр одоо барьлаа тэр хүн эхний өдөр бариад явлаа гэхэд маргааш нь тэр тодорхой хэмжээгээр бие маань өөрчлөлт сэтэрдэг. Тэгж байгаа өдрөөр аажмаар нэг ёсонд өөрчлөгдөн гэсэн үг шүү дээ. Тэгэхгүй ингээд зөв ёстол нөгөө өрөөс орлоо тэрний шууд ингээд
суглаад авчлаа тэгээд зүгээр болохгүй шүү. Тодорхой хэмжээгээр өргөц орлоо ч гэсэн тэрнийг сугалж авсан цаана нэмвэ байдаг үстэй. Баг зэргийн хүндүр байна. Тэгжээч тэр чинь аажимдаа уулж ирдэг үстэй. Зүгээр сонирхолтой зүгээр харагдаж байгаа үр дүнг харахад бол 5 жил 10 жил ч гэх юм янз бүрийн бүх шатны имлэг гадаад дотоод үгүй явчаад тэр 3 4 хүн барай засал үйлчлэгээний дараа ингээд хүмүүс шал өөр болоод байгаа нь энд нэг тийм далдын ч гэдэг шиг тийм үйлчлэл байна уу? Тэр нэр нь юу? Яагаад тийм хурдан өөрчлөлт гараад байна? Тэр бол ерөөсөө ингээд юм баггүй юу? Одоо хүний тэр сая ингээл яриад байна шүү дээ сүнсгэл гэдэг нь. Ерөнхийдөө энэ хий бие 70% сүнсний эрчим гэж үздэг тийм. Тэр сүнсгээд яриад байгаа тэр эрчимдэр болохоор олон эрчим байдаг. Яг юм хэлэхэд одоо тэр хүний амьдралын хувь тавилангийн эрчим байна. Тэр амь хэрэг бүх тэр амь тээгдэж чинь амийг хамгаалдаг бас эрчим байдаг шүү дээ. Яг зүрхэн хүрдэн дээр түрүүний ярьсан шүү дээ. Зүрхэн хүрдэн дээр яг зүрхний тэр эрчим яг ингээд зүрхний толтод мэдрэгддэг. Одоо ингээд гэдэг шүү дээ. Хүн асуухаар нөгөө сүнсийг зүрхний толтоос нэг юм жохоо юм гараад ингээд явчлаа гэд грамын хэмжээд авсан байж байгаа шүү дээ. Тэр бол яг тэр амийг хамгийн сүүлд тэр амийг хамгаалж байгаа тэр амин юу явж иж тэр хүн чинь бүр ингээд энэ хорвоогоос дуусж байгаа шүү дээ тий. Тэгэхээр за дээрэс нь шүү дээ ингээд ижи талын удмын мэдээлэл хийсэн сүнсний эрчим байдаг. Тэр ээж аваа хоёр өөр бий болсон бол суусан байна уу суугаагүй нь юусаа хамаагүй. Тэр ижи талын өндөр дээд удмын мэдээллийг тээсэн эрчим байна. Удмын мэдээлэлтэй сүнсний эрчим байна. Эцэг талын удмын мэдээллийг тээсэн сүнсний эрчим байна. Тэгэхээр энэ одоо ингээд олон юм дээр хүн өөрөө хинбэ гэдгийг танихгүй цуцарсан байдаг. Би хин юм бэ? Би ямар удмын хүн юм бэ? Тэгээ бас энд чинь энэ тэр хүний нөгөө дотор ингээд хамгийн гол нь дотор ингээд байдаг гал хасаад ихтгэл найдвар төрөөд ирж байгаа байхгүй ямар үед төрж ийн вэ гэхээр нэгдүгээрт тэр маш одоо олон жил ингээд гомдмол бухшмал өөрөө гомж байгаа мэдтгүү би ерөөсөө хүнд гомддгүй штэ би хүнийг айгүй хайрладаг штэ би айгүй энэр нэгүүлсэнгүй штэ гэж хүн дандаа өөр гэдгийг боддог яг үний ихтэй яг тэр далд хүмүүс руу нэвтрээд сүнснийхэн тэр эрчим рүү нэвтрээд ирэхэд тэр бөөн гомдол цөөхрөл ганцаардал тийм ингээд тээцэн. Тэгээд тэн дээр нь ингээд нөгөө болохгүй байгаа бүх юм янзлаад тэр сүрэг тээцэн эрчмүүдийн задлаад тэгтээ давхар дандаа ухаал явагддаг. Энэ сүнснүүд чи хаанаас ирд юм бэ? Яад юм бэ? Чи хин юм бэ? Энэ ухаал дандаа явагддаг. Зүгээр хичээл яваад байгаа шүү. Тийм хичээл байнга явагдаж байгаа. Тэгээд даалд ухамсар дээрээ байгаа өөрөө мартцсан байдаг. Өөрөө одоо тэр ихтгэл ихийн хөвлөд байх үед хүртэл очиод үзэхэр хүүхдийн сүнс одоо ээж нөгөө ахуулна гэсэн байд юм уу? Эсвэл ээж аав нь миний хүүхд биш энэ төр гэж маргаан байдаг шүү дээ. Эсвэл одоо ээж нь ингээд тэр үрээ тээж авахта маш их гомдол цөхрөл хайраар дутцсан. Тэрийг тэр хөвлөд байгаа хүүхдийн сүнс ингээд мэдээд даалд ухамсарт нь хадгалагдсан байдаг. Тэгээд тэдний бүгдийг ингээд илрүүлээд ярилцаад хуургаад даалд ухамсарын заслууц хүн ухаарлаар хууралтаар л явагдана. Тэгээ хуургаад ирэхээр хүн ингээд бүх одоо доторгоо богшмолууд тайлагдчих эхэлж штэ. Тэгэхээр өөрөө ирэхгүй хүнээс тэр нөгөө нэг ямар гой хөнгөн болчваа гэж тэр би хин бэ? Би ч нэрээ хүнд гомддсон бэ штэ. Би ч нэрээ тийм байсан бэ штэ гэд ингээд хизээч өөрийгөө хүлээн зөвшөөрдөггүй байсан тэр зан чанартай хүн хүлээн зөвшөөрөд ирдэг байхгүй. Тэгэл дотор сэтгэлдээ нөгөө нэг гал нь сэтгэлийн гал хасаад ирчихээн л гэсэн. Урам зориг, итгэл найдвар ингээд тий? Хасаад урам зориг ороод ирж гэсэн үг байна. Тийм болохоор тэр нөгөө нүдний хаац өөрчлөгдөж шүүцэн тэр байна. Одоо яг ингээл анхаа яг ингээд ирсэн хүмүүс заримдаа ингээд нөгөө шууд над дээр орж ирээд ингээд онцлуулчаал за та одоо бодмайстер ороод тэгээд буцаад ирэхлээр яг ингээд ороод ингээд цэвэрлэгээ хийгээд ээлгээд ирлээгээд ирсэн хүмүүсийн ёстол нүдний гал өөрчлөгдсөн байдаг. Тэгээд дотор сэтгэлдээ тийм таашраад гоёчроо хүмүү би болно да гэдгиймтэй. Энэ одоо хүчин ч нөгөө жоохон юмэг л зовлонгийн шалтгаан болгож исэн хүн чинь дотор нь уран зориг ундраад ирэхээр бол энэ юу юм бэ? Даваад гарна шүү дээ. Болно шүү дээ гэдэг ийм итгэл найдвар ингээд асаад ирдэн болов гэж боддог. Ер нь ч тийм яг үзүүлж байгаа, имжлүүлж байгаа ч гэх юм уу, засуулж байгаа хүмүүст одоо тэр дээр байгаа өвгдийнх нь одоо холбоос гэх юм уу, хамгаалтын гэх юм уу нэг тийм ивэлд нь оруулах боломж байх уу? Би бол ингэж боддоо шүү дээ. Одоо бид нар л зориод ирж байгаа хүмүүс бүгд өвгөдөө холбоостой хүмүүс ирдэг. За. Ямар ч одоо бүгд нөгөө дээгүүрээ ямар нэгэн байдлаар бидний өвгөд холбоотой хүмүүс бид нар л зорж ирдэг. Тэр мэдрэгддэг. Тэгэхээр энэ заслыг
тэр өвгдийнх нь холбоостой байж хийдэг байхгүй бүгд ингээд бид нар тэдний өвгд нь бас хамт байгаа. Хамт байгаа зөвшөөрөл авч иж тийм үлдүүлсэн. Тэгээ хамт байгаа. Бүр тэр хил дээгүүрээ ингээд нэг миний үрийг алууд тийшээ чи явуулчих гэж байгаа тийм шиг мэдрэгдээд идэв шүү дээ. Зарим нь бол тэгэл ерөөсөө бичлэг үзэл шууд цагч авсангүй шууд гүгээд ирлээ гэж байгаа. Хурдан очмоор санагдаад. Хурдан очмоор санагдаад. Тийм. Тэгээд бас тэгэхээр тодорхой хэмжээгээр ямар нэгэн холбоос байгаад байгаа. За тэгэхээр яг за хүн бол нэг удаа үзүүлээд ч гэдэг юм ихэд хоногийн имчилгээ одоо сая ингээ гэрэл хөтөлбөрт хамраглалаа гэж бодох. Нөгөө хүмүүсээ урт удаан хугацааны өдрөд яаж хариуцах юм бэ гэдэг асуудал. Гэртээ очиод нөгөө асуудал руу очиод живжихтэр дахиад нөгөөдөгтөө орчих гээд шүү дээ. Яг тэрэн дээр бол бас нэг юм байна л да. Хүмүүс одоо яг ингээд энэ дэрэнгүүтээ хүүхэд нь хэлж байгаа. Над тэр сая нэг ах ирлээ л дээ. Тэгсэн тэр ах болохоор ингэж байгаа. Уу айгуу сони юм аа. Тий. Энд ирэхлээрээ гар хөлн ингээд бүгд ингээд хөдлөөдээд гэртээ очихлээр бүх дөрвөн мөч нөтлөхөө болчих юм гэж байгаа. Танаа энд тийм ариун элчин байна уу гэсэн тий. Тэгэхээр тэр бас их сонир л доо. Яа тэгэхээр эсвэл магадгүй гэр оронд нь бас эрчмийн цэвэрлэгээ хийж бас болно шүү дээ. Тий. Гэр орны эрчим бас тий. Тийм байж болно. Нэгдүгээр гэр орны эрчим. Хоёрдугаар тэр нөгөө нэг гэр орных нь хүмүүсийн хандлага. Ялангуяа харваад олон жил болсон хүмүүс өөрхөнтэй. Эхлээд мэдээж эхний ганц 2 жил байдгаар л бөөцөлж байгаа шүү дээ. Тэгээд олон жил удацсан хүнийх аяндаа ингээд сүүлрүүгээ таслуулаад гэр орных нь ч ингээд нөгөө шинэлэг байдал нь яацгаа жоохон тийм анхаарал нь санагдсан шүү. Тэгээ ялангуяа настай хүмүүс төр биш үү? Маш их гомдол харцсан хүмүүс төр тийм бүр ингээд өөр хүүхдтэй гомдсон, хань нийжилтэй гомдсон. Тэгэд ингэж явахаар бараг гэсэн ийм тийм эрчим мэдрэгдэж орж ирдэг. Тэгэхээр тэр настай хүмүүсээс гадна бас одоо яг ингээд нөгөө гэртээ сууж байгаа. Хүүхдээ сууж байгаа. За одоо хүүхэд нь одоо ингээд нэг 6 сараас дээш, 8 сараас дээш болоод ирэхлээр бас нөгөө нэгтэй хүн тийм эмэгтэй хүн мэдээж гэртээ ингээд удаа суугаад ирсэн хүн чинь бас тийм л байна үстэй. Стресс нөгөө нэг гэдэг. Тэр чинь аргагүй шүү дээ. Нэг зэрэг хүүхдээ харж ингээд гэр орондоо ингээд бүх анхаарлаа үр хүүхдээ зориулаад байна. Өөрийгөө мартцсан. Бас тийм хүмүүс бас иржлээ байна л да. Тэгээд тэд нар гомдч юм уу? Бас тэгэн шүү дээ. Уйдах биш ээ. Тэр чинь бас нэг ёсондоо хүн гэдэг амтэн чинь бас тодорхой хэмжээгээр бас өөрийгөө бас хайрлуулмаар л байна шүү дээ. Гармаар байна тийм үү? Тийм шүү дээ. Гадуур тэнхээсээ илүү маш их махан бие бас тултал үүссэн байдаг. Энэ дотор ингээд тулталсан тий. Сэтгэл дотор ингээд нөгөө нэг үрээ гэсэн мэдээж тодорхой хэмжээгээр гэр бүлээ гэсэн юм тэр хүнд байгаа. Байсан хэрнээ махан бие нь бас ядарч штэ, цуцж штэ. Тэгэхээр бас тодорхой хэмжээгээр бас ингээд нөгөө нэг ирээд бас ингээд эн чин биеийн юу ч бас ийм байна. Энэ миний одоо ингээд за тодорхой хэмжээгээр би ч гэсэн бас ингээд хөөхтүүдтэй бас тийм үе байж л байлаа штэ. Тэгэл тэр үед ёо нэг сайхан амарх юмсан. Гэхдээ тодорхой хэмжээгээр яг энэ нэрэл одоо энэ ингээд манай энэ хөтөлбөрт ингээд бас ирд бас болно шүү дээ. Тэгээ жоох уран зориг сэргээж тийм шүү дээ. Яг ингэж хүч аваад сэтгэлээ ингээд бас баясгаж аваад тийм үү. Тийм юмуд бол тийм. Тэг яг ер нь бол үзэгчтэй хэлэхэд бас энэ эмчилгээ хариуцлал энэ хөтөлбөрт хамрагдж байгаа хүмүүстэй бас тусгай хаалттай группт өрөөд тэгээд бүтэн жилийн сургалтын хөтөлбөрийг үн төлбөрөөр хийж байгаа тийм. Тэгээд аль болохоор нэг тийм энийг өөртөө тэр эрүүл байх, эдгэрэх гэдэг юм уу? Одоо сайн сайхан руу тэмүүлэх үйлдэлийг оюун санаанд дадал болгох чиглэлээр. Тийм. Тэгээд дээрээс нь бас юм байгаа шүү дээ. Одоо ингэж байгаа яаж одоо энэ байдлаа удаан хадгалах вэ гэдэг аюул асууад байна. Тийм. Тэгээд бид нэр ингээд тийм яг хаалтаа бүрөвд оруулаад тэгээд тэр одоо Монгол хүн чинь нөгөө өргөлөөр холбогддог. Өргөл өргөж байгаа хүн болгоны өргөн дээр сүслэл хүндлэл байдаг тийм. Тэр хүндлэл тэр сүслэлээр дамжиж бид нар тэр дээд нөгөө одоо холбоосуудтай холбогдож байгаа шүү дээ. Ерөөсөө өргөлийн бол энэ. Тэгээд тэгэнгүүт тэн дээр гоё юунд гараад тийм галын дахиж өгөө луст нь өргөлийн өргүүлээд сая нэг тийм үйл болсон шүү дээ. Тэгээд хүмүүс маш их хүрчсэн ямар сайхан ингээд хүний өр сэтгэл дэлгэдэг юм бэ, гоё юм бэ гэх тийм. Тэгээд дээр нь энэ дээр бас нөгөө юу яасан шүү дээ. Одоо удмын сөрөг мэдээллүүд байгаа шүү дээ. Хүмүүст аюу удмын сөрөг мэдээллүүд лусын одоо гинтээ гэл ингээл тийм мэдээллүүд төр гал дээр бол бас аюу сайхан тийм. Яг хуу гал дээр хийхгүйгээр өөр хийх олон арга. Гэхдээ тэр гал дээр бол бас хийчихнийг арга нь тэр. Тийм ээ.
За нэг иймэрхүү үйл хэргийг бас бид бүхэн өрнүүлж байгаа гэх юм уу да. Тэгээд сонирхол та бүхэн хүрээдэрээ. Яг нь ер нь дэлхийд дээр бол альтернатив ангаах ингээд энэ салбар бол нэлээд хөгжих хандлагатай байна. Бид нар ч бас тэндээс дутхааргүйгээр одоо ийм их олон чадамж байгаа мөртлөө бид нэг тийм зохион байгуулалтанд орж чадахгүй, нэгдэж ажиллаж чадахгүй байгаа энэ үйл явцыг л бас нэг тийм үлгэр дуурайл үзүүлэх зорилготой хийж байгаа ажил шүү. Тэгээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Холбогдохыг хүсвэл бас дор утас байгаа тий. За баярлалаа.